Халамжийн нэгдсэн системд мэргэжилтний эрхийг хэрхэн тохируулах вэ? Сум хороо аймаг дүүргийн IT-ийн мэргэжилтэн инспектор И халамж ЦГМ сайт руу өөрийн эрхээр нэвтрэн орж тохиргоо засгийн хэрэглэгчийн бүртгэлийг сонгон хэрэглэгч нэмэх төвч дарахад гарч ирэх цонхны хэрэглэгчийн эрх хэсэгт тухайн бүртгэгч буй мэргэжилтний ажлын байрыг сонгоно. Хэрвээ сум хорооны мэргэжилтэн бол ерөнхий мэдээлэл хэсгийн регистрийн дугаараар хайх талбарт тухайн мэргэжилтний регистрийн дугаарыг оруулан хайх төвч дарсны дараа утасны дугаар захин шударга оруулан байгууллага хэсэгт тухайн мэргэжилтний харьяа дүргийг сонгоход баг хороо талбар нэмэгдэх бөгөөд хариуцсан баг хороог оруулан нэмэх төвч дарж бүртгэнэ. Хэрвээ аймаг дүүргийн мэргэжилтэн бол хариуцах үйлчилгээ хэсгийн харгалзах үйлчилгээг чагтлахад хариуцах хороо хэсэгт тухайн үйлчилгээ нэмэгдэх бөгөөд үйлчилгээний ард байрлах үйлдэл төвчийг даран хариуцах хороог сонгоод нэмэх төвч дарсны дараа гарч ирэх цонхны тийм сонголтыг хийснээр тухайн хэрэглэгч нэмэгдэнэ.